Төрийн албаны зөвлөлийн нийслэлдэх салбар зөвлөлөөс та бүхэндээ мэдчилж байна. За өнөөдөр бол төрийн албаны өдөр буюу одоо төрийн албаагч бидний хувьд одоо баярын өдөр тохиож байна. Монгол улс бол одоо төр эрх зүйн одоо баялаг түүхэн уламжлалтай ийм улс ороо. Төрийн албаагчтай бол тэр үеэс эхлэн хүндэтгэн дээдлж төрийн 7 эрдэнэ нэгээр өргөмжилж төрийн түшмэл эрдэнэ гэсэн ийм өргөмжил цолтой явж ирсэн ийм түүхэн уламжлалтай. За орчин цагт бол одоо төрийн албаны зөвлөлийн санаачлагаар одоо энэ жилээс эхлээд жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг одоо төрийн албаны өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. За энэ өдрийг тохиолдуулаад нийслэлдэх салбар зөвлөлөөс одоо хийсэн ажлынхаа одоо товч мэдээллийг бас та бүхэндээ одоо дүгнж хэлэх нь зүйтэй бахаа гэж ингэж бодож байна. За он гарсаар бол нийслэлдэх салбар зөвлөлөөс бол 11 удаагийн одоо ерөнхий шалгалтыг зохион байгуулж 8807 албаагчийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсэн. За мөн төрийн албаны тусгай шалгалтыг бол хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж одоо 1490 албаагчийг одоо нэр дэвшүүлэн томилуулсан. За 3700 гаруй албаагчдын одоо зэрэг твийг ахиулан олгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Гэх мэтчлэн амжилттай ажиллаж байгааг та бүхэнд одоо танилцуулахад таатай байна. За ингээд энэ баярын өдрийг тохиолдуулаад дэлхийн өнцөг болон бүрт Монголынхаа бүх нутаг дэвсгэрт төрийн үеийн үйл хэргийг одоо эрхлэн хөтөлж төрийн бодлого шийдвэрийг одоо хүргэж иргэдэд үйлчилж байгаа нийт төрийн албаагч мөн нийслэлийн одоо нутгийн захиргааны болон бусад 689 байгууллагад ажиллаж байгаа 47240 албан хаагчид. За мөн төрийн албаны зөвлөлийн дарга гишүүд за нийт одоо салбар зөвлөлийнхөө гишүүдэд одоо төрийн албаны өдрийн баярын мэндийг хүргье.